Өнөөдөр шинэ 7 хоног. Тэгээд өнөөдөр бол миний хичээлийн эхний өдөр. Тэгээд одоо би өдрийн хичээлтэй байхгүй. Тэгээд одоо 12 цаг болж байна. Тэгээд би 2-оос хичээлтэй. Би цаггүй одоо байж чадахгүй. Тэгээд цаг харах гэхээр гарлуугаа хараад хоосон гарлуугаа. Тэгээд шөнөөсөө цагаа зэнгэлсэн болохоор. Би makeup routine ер нь өөрчлөөгүй л дээ. Миний нэг makeup tutorial гэж бичлэг хийсэн шүү дээ. Тэрнээс хойш ер нь нэг амар өөрчлөөгүй. Би ээж нэрээ жижигхэн тараадаг юм аа. Алхан болгож. Тийм болохоор энэ нутас амар тэлээ юм уу? Өнөөдөр өглөө манай гэр бүл буцсан байгаа Монгол руу. Тэгээ өчигдөр бид Costco энэ ороод хүнсний юмнууд авсан. Тэр хүртэл ер нь бол би дандаа хотел дээж автгаа байсан гэр бүлтэйгээ. Тэгээд өчигдөр орж идэр хоёр бүтэн хотелтэй амраад тэр хаваараа бассейнд ороод тиймэрхүү байсан. Тэгээд өчигдөр намайг дууранд маань оруулж өгөө. Тэгээд амар их зөөх юм байсан болохоор ээж намайг оруулж өгөө. Тэгээд тэр юмнуудыг маань тэгцэлгээ туслаад тэгчээд би баяртай гихгээ тэрийдээ гаргаж өгөөд яасан чинь нилээн юм болсон. Тий. Нилээн болоод уйлаад тэгээд ер нь анхны удаа салж байгаа болохоор тэр илүү хэцүүсэн байх гэж бодож байна. Тэгээд ээжсэн нилээн л билсэн. Powder. Энэ шинэ байгаа. Би ерөөсө powder шилдэхгүй байсан. Тэгээд миний будаг ингээд энэ хоёр талаар тэгээд яг энэ хаврын төр жоох ингээд салж эхлэжсэн байхгүй юу. Тэгээд найзуудтай хэлсэн чинь powder ашиглаад үзгээ. Тэгээ манай гэртээ л энэ powder байсан байхгүй юу. Тэгээ за тушаад үзье гэж бодоод эхний дуудаа бол угаасаа фейлдсэн. Powder ерөөсөө ашиглаж үзэж байгаагүй болохоор ингээд салж малаа. Тэгээд би хитрхи их powder ашиглаадсэн мөлий. Тэгээд би энэ одоо powder-насаа жоохон brush нэр аваад гарн дээрээ тарааж байхгүй болгоод тэгээд юу ч гэсэн хамгийн эхлээд амныхаа хоёр талд миний энэ хоёр талд айгүй хэцүү ингээ smile lines гарч ирээд байхгүй юу. Ингээд юм ярихад ингээд яагаад байгаа. Би өчтөр үсээ нойтноор нунтцсан чинь амар хэлбэрт орсон. Тэгээ би одоо үсээ бас эндүүднэ. Тэгээ нүрэл авдаг бодоод дуустав. Би энд ингээд компьютераа энд ингээд iPad-аа тавьсан. Хичээлүүдээ бүртгэж ин waitlist-д амар хичээлтэнд орсон байхгүй юу би. Тэгээ тэрнээсээ болоод би ямар ч хамаагүй хичээлүү сонгоцсон. Одоо
яг хуваарлуугаа дэрийг оруулж ийн гэх юм уу, календар руугаа ямар хичээл байна гэд одоо миний ингээд хуваарийн ингээд гараад ирсэн байна. Тэгээд энийгээ одоо юу л оруулах чинь. Тэгээд би өглөөний цай гавьжсэн эртхэн шиг ууж эхлэхгүй бол дандаа яарж уудаг болохоор йогурт байна. Тэгээд ийм нэг дахины мах юм бүр амар хэрнэ авсан. Итгэд амар юм болов гэж бодсон. Гэтэ үчсэн төрүүлээд хуваараа хийчмээр байх юм. Өнөөдөр бол би 2 хичээлтэй юм байна. Би ипэдээ янзлаа. Тэгээд хувцас солиод дуусчлаа. Одоо би нэг 10 минутын дараа гарах гад. Тэгээд өглөөний цайндаа би зүгээр тэр дахианы махаал идлээ. Йогурт цүм оч болчих гээд. Тэгээд би усны савн дотор ингээд мөс хийсэн. Би усны саваа гол нь Монгол мартсан. Тэгээд энэ дээрээ сая шинийг авсан. Тэгээд би сая айлд энийг кофе хийгээд уучлаа л та. Гэхдээ дахиад кофе унаа. Өдөр болгон кофе уудаг байхгүй юу? Гэхдээ энд ойрхон кофе шоп байгаа л та. Гэхдээ тэр нь яг миний замны дагуу биш гэх юм уу, нэлийн жоохон цаашаа алхаж хийж байгаа. Тэгээд тэрний оронд өөрөө хийгээд яцсан бол хамаагүй мөнгө ч ихсэн хэмнэхээр, цаг ч ихсэн хэмнэх юм болов уу гэж бодоод ийм кофе нэмж явсан. Тэгээд би энийхээ одоо хүртэл тэр ингээ учрыг нь олоогүй. Би одоо тэгээд энийн түрүүн уншиж байгаа нэг кофе хийгээд жоохон филцсан. Поднууд авсан. Иймэрхүү поднууд ордог ийм кофе нэм шиг байхгүй юу? Миний өөрөө одоо амар гоё кофе шиг өмсөлтэй болно. Гэтэ тэгсэн байхгүй юу? Манай ээж хамгийн анхны өдөр орж ирээд надад тусалсан шүү дээ. Юм маань яхад тэгчээд ээж орж ирээгүй байж байгаа өчигдөр өрөөнд маань орж ирсэн байхгүй юу? Тэгээ өчигдөр яг би бүх юмудаа ингээд янзлаа дууссан шүү дээ тэр үед нь. Тэгээд өчигдөр бүх юмыг янзлсан ээж яг анх удаа өрөөнд орж ирээд тэгсэн чинь ээж яг ингээд Улаанбаатарт байдаг гэршигчин байна. Үнэр нь яг ингээд чиний үнэр яг ингээд өрөөнд ч бүр амар шингэчиж ялээд ингээд тэнгуут миний яг үнэр юу гэдгийг би мэдэхгүй заяа. Гэтэ миний чиний үнэр шингээд ингээд чиний өрөө шиг болчихжээ амар гоё болчих гэдгсэн. Бүлээх юм. Даарч магадгүй бол тэр цанцавлаа. Тэгэхгүй бол тэр дотор ер нь ангиуд дотор бүр нэлийн сэрүүхэн юм билээ. Байсаа бүхэл бүтэн 10 минут лифтэнд явлаа. Би тэгээд тогтчихлоо. Сая миний лифт нь хам бичсэн бүгдээрээ Google яваад өгсөн. Одоо би ч гэсэн сая Google яваа. Хоцорчлоо. Би сая 2 хичээлээ тараад буцаад өрөөнд ороод ирсэн. Одоо тэгээд шууд буцаагаад гарлаа. Би Чинзотоо уулзаж өдрийн хоол идэн одоо 4 болчихно. Би ч өглөө сая өдөр сэрээд тэгээ өдөр өглөөний хоолоо идэ тэгж явсан болохоор би хоол ирсэн. Хай гэр. Одоо би тэгээ шопинг хийгээд тэгээ одоо зарим гэдээ сууж байна. Минь би одоо 5 минутын дотор гарахгүй болохгүй. Би өнөөдөр 9-с шилтэй. Тэгээд 7-оос хинэ 8-аас ирсэн. Одоо гарах гад сая усны саваа бэлтжээ. Одоо гарах чинь. If they're supposed to have some kind of moral value to them, I don't know. And it just seems to me that дараагийн хичээл маань ортол дахиад нэг цаг байхгүй. Тэгээд гэрийн даалгавар өгөө манай багш тэгээд тэрийг яг одоо хийгээд сууж байна. Тэгээд энийг хичээл тэгэхээр хичээлүүдийн фасилитиг хийгээд ямар юм expect хийх юм бол харахгүй бол. Тэгээд би наша модерн мөрөдсөн. Яг саяны багш хэлэхээр дан бичнэ гэж байгаа байхгүй юу? Компьютер no typing дандаа ингээд бичих араараа бичих юм болохоор үзэг авахгүй. Тэгээд үзэг одоо бас тэгээд дараагийн хичээл нэг өрөөгөө бүр бүтэн цэвэрлээ дуусчлаа.
Өнөөдөр хичээл тарчаад нэг өдөр амраа гэж бодоод тэгэхгүй бол сая сүүлийн хэдэн хоног бүр арай л дэндүү амир гадуур завгүй явчихлаа. Миний одоо яг одоо ингээ ашиглаж байгаа камер бүр амир тийм quality муутай байж магадгүй. Гэхдээ миний утас эзнийг дуусаад тэгээд би одоо iPad-ын дээрээ бичиж байна. Тэгээд би өнөөдөр орой гарахгүй гэдгсэн юм чинь хоол хийж идэх юм уу гэд ийм ягаангийн ийм тоогоо авсан байхгүй юу. Тэгээд баахан ийм жижиг сажиг иймэрхүү юмнууд згсэн зундууг авсан. Тэгээд баахан бэлэн бод авсан. Угаасаа энэ бод агшиж идэх юм бол угаасаа хорлоо болохоор. Тэгээд би ийм шүлгүүд авсан байхгүй юу. Нэгтэй нэг хүнийхээ биш хаа. Яг зүйл амир их хүн. Энэ дотроо бүр амар жоохон махтай юм. Гэхдээ би өөрийнхөө хөлдөөсөн махнуудаас энэ дотор ингээ хоол хийж байгаа хүмүүс сквал хөлдөөсөн дотор байгаа яг юмнуудыг харах юм бол хүмүүс махан хөлдөөдгөө заяа. Ингээд махан ингээд тэр өдөртөө ашиглах юм байдаг мэдгүй. Гэвч гэсэн ингээд хөлдөөсөн дотор миний л ганц махан байгаа байхгүй юу. Тэгээ бусдууд нь болохоор бүгдээрээ ингээд хөрөгчин дотор хөлдөөсөн дотор биш. Тэгэл Монгол арга юм да тий. Тэр ер нь л та гадаадад мах ер нь хөлдөөдгөө камерч амир эвгүй мэнэ. Одоо шүл маань яг буцлах гал байж байна. Одоо энийг халааж эхлэе да. Энэ 6 минутын дотор болчдөг гэд instruction дээрээ бичсэн мэлээ. Тэгэхээр одоо баг болж байгаа хаа. Яа таад энэ хэр том юм өргөж байгаа намайг харж байна уу? Орон холоо. Одоо идэх чинь энэ тэнгэр бүр амар гоё ирээд. Би одоо хичээлдээ гарах гад би өчигдөр юу яагаад хувцснуудаа алтралт юм байсан хувцснуудаа угаагаад орой хоолоо идээд тэгээд би ер нь өрөөнөөсөө гараагүй. Өрөөнөөсөө гараад авах хэрэгтэй байсан юмнуудаа нэг өдрийн хоолны цагаараа очиод авсан болохоор ёо. Тэгээд орой нэг өдөр амридаа гэж бодоод амарсан. Би одоо хичээл рүүгээ гарах гэж байна. Би өнөөдөр 20 минутын өмнө өрөөнөөсөө гарч үзчихсэн. Кофенд мөс үйж юм. Тэгээ мөс хийдэг юм ингээ авсан байхгүй юу? Бүр амар хэрэгтэй. Би бүр ингээд мөсгүй байж чаддгүй төрлийн хүн байхгүй юу? Дандаа ингээ бүх юм мөстэй удаг яадаг идэг байхгүй юу? Тэгээд энд мөсний машин дээр ерөөсөө байхгүй гэхээр ийм мөсний юм худалдаж авсан юм. Энэ карт энтроо хийж ингээд доош гоонжаад өнөөдөр юм автомсан байна. Лифтэн дотор бараг хориулаач гисэн. Одоо бүгдээрээ гараад явчих. Энд дээрээ таниад хүрсэн байгаа. Air conditioner-ийн ханиад. Тэгээд өчигдөр бүр амар бис болраад тэгээд би тэрнээс болоод өчигдөр гараагүй. Би зөвхөн нь бол энэ ирээд orientation дээр би шинэ зөвхөн авсан байхгүй юу гэхэд амар хөвгтүүдтэй. Тэгээд бид нэр амар хөөрхөн орой хоол болгон дээр ингээд бид нар өнөөдөр тийм мэдээ хамт идэв. Эсвэл орой хоолндоо гараа юм тэр гэдэг байхгүй юу. Тэгээд ер нь өдөр болгон гарсан сүүлийн 3 хоног гараад тэгээд өчигдөр гараагүй. Өчигдөр өөрөө идэх юм хийж игээд идээд унтсан. Тэгэхгүй бол юм идэхийн тулд бид нар бас ер нь хоол алхдаг байхгүй юу. 1 км ойролцоогоор. Тийм болохоор амар ядраад өчигдөр гараагүй. Тэгээд урзэгдөр тэр идтэй гарсан. Тэр хоолоо идчихэд хэдэн юмнууд авчаад тэгээд одоо хичээлээ хийгээ сууж байна би. Тэгэхээр би хичээл ороод өнөөдөр 3 дахь өдөр штэ. Тэгээд манай нэг хичээл дээр тэгсэн 3 essay бичих хэрэгтэй одоо би. Шууд 3 даалгавар өгсөн. Тэгээд би нөгөө өөр 2 хичээл дээр бас нэг assignment хийгээд би өнөөдөр 5 хийх хэрэгтэй юм байна. Тэгээд тэр 5-аа хийчихсэн одоо дуусгана. This is gonna be our dinner. Say hi. Hi. Pizza. And we all jumped up in there. Rainbow beer. Эдэд одоо тоглоом тоглох гээд орж байна. Одоо цаг шөнийн оройны 11:38 болж би орой хоол идчихээд одоо явж байна.
Play table tennis. Thank you. You look like kind of looks like Mario. Guys, би өнөөдөр бүр амар завгүй бүр бахан багш нартайгаа очиж уулзаад тэгээд нэг хичээл дээр шинэ хичээлд ороод өнөөдөр тэгээд амар завгүй явсан өглөө тэгээд амар цагийн тулганд сэрээд тэгээд бичлэг авч имжээгүй. Тэгээд одоо болохоор би нэг тийм нэг уулзалт руу явах чинь одоо яг энд ингээд дөрвөн сургууль байгаа. Тэр дөрвөн сургуулийн ингээд бүх хүмүүсийнх нь ингээд хүссэн хүмүүс нь тэгээ ирээд тэгээ уулздаг нэг тийм юмд очих чинь тэрнээс нь өмнө нэг найзтайгаа оройн хоол идээд тэгээд тийшээгээ явна. Morning people. Би одоо хичээл рүүгээ явж байна. Өндөр шалгалттай бид нэр хичээл ороод 5 дахь хоног дээр шалгалттай. Тэгээд би очиж байгаа шалгалтандаа төлөвлөж бэлдэх гээд тэгээд жоохон эрт тавьчих. Oh my god, айгүй зурагч шүү. Гэхдээ өнөөдөр маш урт өдөр байлаа. Группийнхаа хүүхдүүдтэй assignment хийгээд тэгээ одоо гэртээ ирж байна. Саяны өмнөх бичлэгийг таад үзсэн баг. Үнэхээр их юм барьж орж ирсэн. Би бараг 1 км барьж бүгдийг алхсан байгаа. Бид нар нөгөө нэлийн хоол кафе дотор хийгээд тэгээ буцаж ирж байхдаа тэрээд шүлэднэ гэдэг. Би шүлэдмэргүй санагдаа. Тэгээл за би дандаа юм очиод идчихье гэж бодоод тэгээ тэрийдээ салаа явсан. Тэгээд гол наашаа яараадсан шалтгаан манай ах над руу юм явуулсан ахгүй юу? Хэдэн хоногийн өмнө миний адресыг асуугаад тэгээ миний адресаар яах байгаа гэдгсэн чинь өөртөө юм захиалгах юм гэж би ойлгосон байхгүй юу? Тэгсэн чинь юм захиалганд өчигдөр над руу бицсэн байхгүй юу? Юм захиалганд өгсөн шүү. Тэгээ хэд хоногийн дараа очноо. Юу ч гэсэн очиод харж байгаарэ. Манай бинт ирдэг. Тэгээд очиод харж байгаарэ гэдгсэн байхгүй юу? Тэгээ би хинт ингэсэн чинь чамд гэдгсэн. Тэгээд би энийг ганцаараа онгоолмоор байсан билээ влог хийж байна. Тэгээд би энийг юу гэдэг юм ер нь бол угаасаа өчигдрөөс шинийг юу юм болоо гэдэг амар томцроо бододсон. Гэхдээ би ном гэж утсан байхгүй яа чи манайх амар ном өөрөө уншиж сонсдог юм байхгүй юу. Тэгээ намайг амар тийхүүлэх гэдэг байхгүй юу. Гэхдээ миний бодсон самаагүй том юм байна. Wait. Wait a minute. It is so. Oh my god. He literally sent me flowers. Би ингээд агагийн бичсэн ингээд скриншот нь явуулчих. Би ингээд үнэхээр юу явуулж байгааг мэдээгүй, яах гэж нэг цагаан юу ч мэдээгүй. Зүгээр л юм явуулсан шүү гэдгэлсэн багтаа. Oh my god. Би энэ зургийг аваад агаар юу болох чинь. Oh my god, this is so fucking cute. No way. Just look at this. This is like perfection. Burun here perfect. Ингээд энд байнгут угаасаа миний хамгийн сайн найз манай ах байгаа байхгүй юу? Юм болонгот ах руугаа залхдаг. Тэнгүүт манай профессор тэг гингүү тэгэл энийг ингэх гинэ би энийг яаж хийх ёстой ингээл тэнгүүт одоо миний энд ирээд миний хамгийн сайн найз манай ах байгаа. Тэгээ надаа энд угаасаа миний freshman жил юм чинь угаасаа хэцүү юмнууд зөндөө тулгарна шүү дээ.
Тэнгүүд тэр хэцүү юмнууд болгоомын маань ах маань сонсоод тэгээ надаа ингээд зөвлөгөө өгөөд яагаад хийгээд тэгчихсэн байхгүй юу. Тэгээд яагаад цэцэг явуулсан би одоо хүртэл ойлгохгүй байна л да. Гэхдээ зүгээр миний сэтгэлийг дэмжих гэж явуулсан юм болов уу гэж би бодож байна. Тэгээ одоо манай ахын төгсөл Свизерлендэд болж байгаа. Тэгсэн мэт өөрийнхөө төгсөлд болж байхад ахынхаа оронд би цэцэг авч ийн.